Рекомбинант плазмид үүсэх ДНХ лигазаны стресцийн энзимүүдийн хооронд нь фосфодиэперийн холбоог үүсгэдэг энзим юм. Хэрэгтэй ДНХ-ийн хэрчмийн тухайн вектор молекулд угсрагдсан хэсэг нь шууд мэдэгдэхгүй. Өөрөөр хэлбэл ДНХ-г агуулсан агуулаагүй хоёр янзын вектор үүсдэг байх. За зургийг тайлбарлая. За зураг дээр бол ДНХ болон стресцийн сайттай байна. За стресцийн энзим сахар фосфатын хэлхийг таслахад бол юм наалдан бахад төгсгөл үүсгэнэ. За ДНХ-ийн хэсэгт ижил энзимээр таслагдсан өөр ДНХ молекулыг залгахад суурьудын хосолсон байдал үүсдэг байна. Ингээд ДНХ лигаз аагаар химийн холбоо үүсч бол рекомбинант ДНХ үүсдэг байх нэ. За рекомбинант плазмид үүсэх үйл явцыг зураг дээр харуулсан байж байна. За бактериас плазмидыг ялгаж аваад эндонуклеаз энзимээр бол хэрчин. За мөн донор ДНХ-г бас эндонуклеаз энзимээр хэрчин. За ингээд бактерийн плазмид донор ДНХ хоёрыг ДНХ лигаз энзимээр холбож рекомбинант плазмидыг үүсгэдэг байх нэ. За хэрэгтэй ДНХ-ийн хэрчим нь векторд угсрагдсан хэсгийг шалгахтаа бол эсийг нэгэн жигд хөдөлгөөнд оруулан эсийн мембраны нөхс үеийг тэлж өгнө. Ингэж рекомбинант плазмидыг бактерийн эсэд оруулан хэрэгтэй ДНХ-ийн хэрчим нь векторд угсрагдсан хэсэг мөн тухайн плазмид эсэд нэвтэрсэн хэсгийг шалгахтаа маркер генийг ашигладаг байна. За ямар маркер ген агуулснаас шалтгаалan шалгах аргууд нь бол өөрөөр жишээ нь антибиотик өвчин үүсгэгчийг устгаж байгаа эсгийг мэдхийн тулд антибиотикт орсон цаасыг өвчин үүсгэгч дургасан хэсэгт тавина. Хэрвээ зоон үүсэж байвал өвчин үүсгэгч устж байна гэсэн үг байх нэ. За та бүхэн энэ зургийг харж бол тайлбарыг нь уншиж танилцаарай. За сонгож авсан эсээ цааш нь өсгөрлөн рекомбинант плазмид агуулсан бактерийн эсээд хичээлийн орчинд оруулнаа. Хангалттай тоогоор өсгөрлсөн тохиолдолд ферментерт хийн тохирох аргаар өсгөрлөн бүтээгдэхүүнээ ялгаж авах нь. За рекомбинант ДНХ бүхий эсийг ялган авах арга зүйг харуулсан байж байна. Эсэлтийн ерөнхий шалгалтанд орж ирэх магадлалтай учраас дистраллыг нь харан тэмдэгтэртэй бичиж тэмдэглэж аваарай хүүхдүүд. За инсулины уурга экспресс хийж байгаа схемийг тайлбарлая. Тэгэхээр бактериас плазмидыг сонгож аваад плазмидыг стресцийн энзимээр хаачлаад хүний инсулины генийг холбож өгнө. Ингээ рекомбинант ДНХ бактери үүснэ. За эндээсээ бид нэр инсулин уурга нийлэгжүүлж байгаа бактериа сонгож аваад ферментац явуулан цэвэршүүлэн ялгаж аваад худалдаанд гаргахад бэлэн инсулин бий болсон байна. За хүүхдүүд та бүхэн бас энэ плазмидд ген оруулах дистраллыг бас харж тэмдэглэж аваарай. За тэгэхээр зэрэг чихрийн шижин өвчнөр нас барж байгаа хүний 1980-аас 2021 оны байдлыг харуулсан байж байна. За чихрийн шижнийг бол нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижин буюу автотахлааны өвчин бөгөөд инсулины үүсгэгч эсүүдийг устгадаг. Ийм өвчтэй хүмүүс нь инсулины тариа хэлбэрээр хэрэглэдэг юм онцлогтой. За хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин өвчнүүд инсулин хангалттай хэмжээнд үүсэхгүй мөн инсулины төсвөржилт үүссэний улмаас би үр дүнтэй ашиглаж чаддаг байх нэ. За үүнийг бол хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин гэж нэрлэж байгаа хань. За энэ график дээрээс харах юм бол 20-79 настай хүмүүсийн дунд бол 2024 онд судалгаа явуулахад бол чихрийн шижин өвчин ийм байна. За 2050 онд бол ийм өсөх магадлалтай байгааг харуулсан юм мэдээлэл байна. За хүүхдүүд та бүхэн батлах дасгал даалгаврыг бол энэ линкээр орж ажиллаж мэдлэгээ баттгаарай.